За 3 дахь их сургууль хөдөө аж ахуйн их сургууль. За хөдөө аж ахуйн их сургуулийн вебсайт MULS Эдүцэг юм байна. Mongolian University of Life Science гэсэн үгийн товчлол юм байна. За ингээд хөдөө аж ахуйн их сургууль эзэлт 2026 гэж байна те. За Facebook, Instagram дээр нь бол мэдээлэл байгаа юм байна. За ингээд эзэлтийн бүртгэл гэсэн энэ улаан товчон дээр даръя. За ингээд бүрэлдэхүүн сургууль 1 2 3 4 5 6 ийм бүрэлдэхүүн сургуультай. За бүрэлдэхүүн сургууль дотроо эсэлт авдаг мэрэгчлүүд буюу хөтөлбөрүүд нь энд харагдаж байна. За загас үржүүлэг аж ахуй биотехнологи гэл ингээл те усны нөөц усжуулалт экологи хөрс судлал гэх мэтлэнгээр. За ингээд дээр нь дараад үзье те. За жишээлбэл загас аж ахуй загас үржүүлэх гэсэн юм. Хичээл дээр юу мэрэгжил дээр за хим биологи математик айл нэгээр нь 499 оноо дагалдах чадвар нь ур чадварын шалгалт 490 оноо байна гэсэн. Яг сонирхсон мэрэгжил дээр дараад үзэх юм бол эсэлтийн шалгалтаар ямар хичээлэр өгөх үү, ямар оноо авах вэ гэд гарч ирэх юм байна. За эсэлтийн журам гэсэн хэсгээр даръя. За энэ дээр энэ хичээлийн жилийнх нь эсэлтийн журам гарчихсан байна 2026-аас 27 онд. За эсэлт MULS Эдүцэг юм байна гэсэн хаягаар элсэгчд маань бүртгүүлэх юм байна. За ингээд өвлийн эсэлтийн бүртгэл, хаврын эсэлтийн бүртгэл нь 5 дугаар сарын 1-ний өдөөс 7 дугаар сарын 9 хүртэл цахимаар гэж шүү. Тэгэхээр хөдөө аж ахуйн их сургуульд элсэн суралцахыг сонирхож байгаа хүмүүс маань одоо бүртгүүлж болох нь байна. За 100 асуулт хариулт. За энэ дээр хөдөө аж ахуйн сургуультай холбогдолтой хамгийн түгээмэл асуудаг юм хариулт юу асуултууд байна. Тэгээд тэнд ингээд хариулж бичсэн юм байна. За энэ дээр бас нэг юм сонирхолтой асуулт байна. Багш нар нээ ашиглахыг зөвшөөрдгүү гэсэн хичээл сургалтаа ашиглаж болно. Орчин үеийн хөдөө аж ахуйн хүчний чиглэл гээд оюутны өөрийн оюун мэдлэг бүтээл сэтгэлгээ чухал тул хичээл зааж буй багшийн зүгээс өгөх зааврыг сайтар мөрдөрөө гинэ. За байна. За эндээс ч одоо яаж гарах юм болоо. Энэ дээрс. За ур чадрын шалгалт нь яаж явагдах вэ гэд. За ур чадрын шалгалтын өдрөмж нь ингээд байрсан байгаа байна. Нийт 2 удастай. За ур чадрын шалгалт нь болохоор за нөгөө эсэлтийн журам дээр ямар мэрэгчлэлээр ур чадрын шалгалт авах талаар байгаа бах. Хар зураг, байгалийн зураг, зохиомж зураг гэсэн ийм 3 хэлбэртэй юм байна. За эсэлтийн комисс хаяг байршил гэж байна. За энэ дээр газрын зургаар бол юу харагдаж байна. За ерөнхийдөө хөдөө аж ахуйн сургуулийн вебсайт бол ийм байна. Тэгээд манай хүүхдүүд сонирхсон мэдээллүүд эндээс авчих боломжтой. За үндсэн одоо жишээлбэл хөдөө аж ахуйн сургуулийн вебсайтн дээр сургуулийн албаны веб, оюутны веб гэхээр ер нь бол ихтэй сургуулиуд бүгдээрээ ийм оюутны вебтэй байдаг. Номын сан гэдэг ерөнхийн сургуулиудтай нь бас танилцж болох нэ. За бүтэц бүрэлдэхүүн гэдэг ингээд аваад. Ер нь хөдөө аж ахуйн сургуульч нэлээ олон салбар сургуультай байх. За дархуу бол байдаг юм байна. Баян онгорт байдаг юм байна. Ингээд за бус нь бол Улаанбаатарт байгаа энэ 6 салбар сургууль. Политехник коллеж нь Булган, Сэлэнг, Төв аймаг байдаг бах нэ. За ингээд хөдөө аж ахуйн их сургуулийн суралцахыг сонирхож байгаа хүмүүс байх юм бол за энэ хүү сайтаар ороод ийм дэлгэрэнгүй мэдээлэлүүдийг авч болох нэ.